нэрийг Инүшийн ганц чимэг гэдэг. Яг манайх 2 жилийн өмнө манай компани байгууллагын зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа төвлөрүүлж манай маркетингийн стратеги контент маркетинг стратеги руу шилжижсэн 2 жилийн өмнө. Стратегийн хүрээнд бид нэр кейс стади, ярилцлага, интервью, white paper гэдэг маш олон дижитал контентуудыг сошиал сувгуудаар ингээд сошиал болон дижитал сувгуудаар тарааж ирсэн. Ерөнхийдөө нэг жил гарангийн дараа нэг тийм хүндрэлтэй асуудал маркетинг дээр бий болсон. Яасан бэ гэсэн чинь энэ олон тараасан мэдээллүүдийн маань үр дүн манай борлуулалтанд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг бид нар нэгтгэж нэг дороос харах боломжгүй болсон. Та бүхэндээс энэ асуудал тулгарч байгаагүй болов уу гэж бодож байна. Тэгээ энэхүү асуудлыг хэрхэн шийдсэн талаар аргачлалын талаар та бүхэндээс өнөөдөр танилцуулахаар ирсэн байгаамаа. За энэ одоо яг манай хэрэглэгчтэй, таны хэрэглэгч, манай хэрэглэгч, бид бүхний хэрэглэгч өнөөдөр яг юм болсон. Асар их мэдээллийг нэг доор авч, асар их мэдээллийг боловсруулсан мэдээлэлээ эргээд зах зээл рүү дижитал сувгуудыг ашиглаж цацдаг болсон. Өмнө нь яадаг байсан бэ? Маркетингийн албаных нь яг солилцооны үн цэнийг үүсгэсэн маш сайн мэдээллийг зах зээл рүүгээ хэрэглэгчд рүүгээ нэг суугаар олон давталтаар хүргэж суулгаж толгоонд нь бүр суулгаж өгдөг байсан бол өнөөдөр хэрэглэгч бидний хэлсэн үг болгоныг үнэмшгэ болцсон гэдэг түрүү анхаа хэлээдсэн те. Хэрэглэгч бидний хэлсэн үг болгоныг үнэмшгэ болцсон өөр маш олон сувгуудаас аваад анализ хийгээд энэ чинь зөв байна, энэ чинь буруу байна гэдэг хэрэглээг хэлдэг болсон. Өөрөөр хэлбэл маркетрууд бид нар хэрэглэгчдэд одоо хэрэглээний үн цэнийг санал болгогчд болж хувирсан. Одоо нөгөө юуны санхүүгийн Нандин Эрдэнэ багш хэлдэг. Маркетрууд өнөөдөр маркетинг хийхээ болсон. Маркетрууд өнөөдөр маркетингийг хэрэглэгчтэйгээ харилцагчтайгаа хамтарч хийцдэг болсон гэж аахгүй. Дижитал мэдээллийн технологийн хөгжил манай хэрэглэгчдийн орчныг өөрчилснөөс болоод маркетрууд бидний яг маркетингээ хийх аргачлал хүртэл өөрчлөгдсөн байна. За тэгээд энэ дээр одоо энэ контент шок гэж нэрлэж байгаа. Яасан бэ гэсэн чинь энэ дотор талын энэ болохоор одоо яа вэ? 1 минутанд дижитал орчинд үүсэж байгаа үйлдэлүүдийн тоог энэ дээр энэ сулгаагаар гаргасан байгаа байхгүй. Энэ Smart Insights гэдэг цэг.com дээр энэ сулгааг гаргасан байж байгаа. За энэ дотор талын энэ нь болохоор 2013 онд оны дүн. Тэдний дундын тойрог нь болохоор 2014 оны дүн. Гадна талын тойрог нь 2015 оны дүн. Эндээс жишээ нь Facebook-ийг хэдүүлээ харъя. 2013 онд Facebook дээр 2.5 сая үйлдэл 1 минутанд хийгддэг байсан бол 2015 онд энэ тоо даруй 3.3 сая болж бараг даруй 70% өссөн байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай нөгөө хэрэглэгчид бидний нөгөө мэдээлэлээ хүргэх гээд байгаа хэрэглэгчд маань асар их контентын шоконд орсон. Асар их мэдээллийг 1 минутанд хүлээж авч явдаг болсон байж. Ингэвт энэ доктор чинь бидний нөгөө хүргэх гээд байгаа мэдээллүүд маань байж байгаа тий. Хүргэх гээд байгаа мэдээллүүдийн маань өөр нэг хүн шеэрлсэн ч юм уу энэ доктор ингээд байж л байгаа. Тэгэхээр юу болсон бэ? Түрүү хэлсэн маркетруудад чаленж үүсэж байна. Үнэхээр том чаленж. Энэ бол чаленж байгаа байхгүй. Бид нар өөрийнхөө компаниас өөрийн компани вебсайтаас тий компани вебсайт бол яг дижитал орчинд хамгийн чухал одоо гэр гэж нэрлэдэг тий. Дижитал орчинд байгаа хамгийн бидний одоо гэр бол компани сайт гэдэг тий. Бид компанийнхаа сайтаас хэрэглэгчд рүү контентуудыг ямар ч хэлбэрээр гаргаж байна. Ярилцлага байна уу, видео байна уу, зураг байна уу, одоо юу гэдэг тий. Өөрсдийнхээ стратеги тойруулаад ямар ч байдлаар гаргаж болно. Эргээд гаргасан мэдээллийнхаа дагуу бид дижитал орчингуудаас интеллиженс буюу мэдээллүүдийг цуглуулж компанийнхаа вебсайт руу хойно ингээд цуглуулж идэх тий. Энэ бүхэн маань ерөнхийдөө юу хэлэх гээд байна вэ гэхээр технологи биднэрт маш их боломжийг зорилттой өгөгдлүүдийг цуглуулах боломжийг өгч байна. Тэгэхээр маркетрууд та бүхэн бити айгаараа тий технологи нэг талаас ингээд нэг амар саринцсан юм шиг мөртлөө цаана байгаа платформыг бид нар зөв ашиглах юм бол мэдээллүүдийг өөртөө ашигтай хэлбэрээр цуглуулж анализ хийж хэрэглэгчтэй буцааж олж онилж авах боломжтой байна. Түрүүний тэр 3.3 сая тэр үйлдэл докторч манай яг зорилтод манай бүтээгдэхүүнийг авах хэрэглэгч маань яг бэлэн байж байгаа шүү дээ. Нөгөө нэг юу байдаг шүү дээ. Шүлэг байдаг ш нацаг дорж. Миний хинц хураг, магнаа халзан зурмстай, мянган хойны дундаас бие харамс таньдаг гэдэг шиг яг бид нар энэ олон хэрэглэгч дундаас өөрийнхөө хэрэглэгчийг таг гэж олоод
Ирээд тэр хэрэглэгч чинь нөгөө бид нарыг харангуйтай юу гэдэг лээ. Мерс майлаа намайг зорин ирдэг. Дүн харн үдтэй, дуран харн үдтэй гэж бид нараас хэрэглэгчээ таньдаг, хэрэглэгч бас биднийг таньдаг. Энэ боломжийг энэ дижитал орчин бол биднэрт олгож өгөх боломжтой байгаа. За энэ дээр сүүлийн үед их хэрэглэгддэг болсон маркетинг middleware гэж юм байдаг болсон. За одоо энэ search engine optimization гэж сая ярьж байна те. Энэ бол бид нар өөрсдийнхөө мэдээллийг хэрэглэгчдэд зөв хүргэх хамгийн чухал платформ. Энийг маркетерууд үнэхээр ашиглах нь зөв. За тэр search engine optimization-д ашигладаг keyword-үүд энэ доор нь энэ tag management гэдэг ороод ирсэн байна. Гих зэрэг маш олон юм middleware-ийн юмнуудыг маркетингийнхан судалж мэдээлж өөрсдийнхөө яг дижитал орчинд хийж байгаа юмнуудыг ашиглах хэрэгтэй болсон. За энэ дээр зарим юм яа тий. Call to action гэдэг түрүү нөгөө нэг юм дээр дурдчихсэн тий. За намайг сонх энд дарах юм бол 30% хөнгөлөлт өгье. Юу гэдэг нэг сарын free demo аав гэдэг call to action-аараа бид нар дуудлаа. Эргүүлээд дуудсан хэрэглэгчээр өөрсдөө landing page руугаа оруулж ирэх гэдэг хэрэглэгчийн бүртгэлийг авах боломжтой болчихно тий. Хэрэглэгчээ бүртгүүлээд авсан landing page-ээр ингээ орж ирж байгаа мэдээлэл маань тухайн хэрэглэгч бид нар дээр эргээд lead болж түрүү сэжим гэж ярьжсэн тий. Сэжмүүд ингээд бид нар сэжмүүдээ өөрсдийнхөө платформ руу бүртгэж авах зэрэг боломжуудыг бүртгэж идэв. Энэ tracking code энэ манай одоо юу гэдэг Google дээр тавьсан баннер дээр хэдэн хүн клик хийсэн байна. Манай энэ веб руу хэдэн хүн орж ирсэн байна. Гэх мэтлэн бол технологийн тусламжтай цаана мэдээллүүдээ шүүж авах боломжтой байдаг. За энэ маркетингийн аналитик төлөвлөлт бол сошиал хуудасууд дээр одоо маш ихээр гарч ирдэг болсон. Facebook бидний хүсэж байгаа бидний тавьсан мэдээлэл манай пэйж хэдэн лайктай юм өнөөдөр хэдэн хүн орсон өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад өссөн юм уу буурсан юм уу те гих зэрэг ингээ бүх мэдээллүүдийг өгдөг. Мөн төржлөө энэ хоёр дахь нь LinkedIn. Өнгөрсөн оны за 11 билүү 12 сард LinkedIn бас өөртөө юм аналитикийн дашбордтой болсон. LinkedIn дээр тавьсан мэдээллийг чинь ямар хүмүүс үзсэн бэ? LinkedIn-ийн хамгийн чухал юм чинь нөгөө нэг entry senior manager захирал гэх тийм яг ямар төвшний шийдвэр гаргагчдад таны мэдээллийг үзсэн бэ гэх зэрэг маш дэлгэрэнгүй аналитикуудыг өгдөг болсон байж байгаа. Тэгээд дээр нь LinkedIn-ээр бас сурталчилгаа хийх боломж яг Facebook шиг сурталчилгаа хийх боломжтой болсон байгаа. За тэгээд Google Analytics бүгдээрээ мэднэ те. Манай вебсайт руу ямар keyword-оор орж ирсэн бэ гэх зэрийг харна. Хэдэн хаанаас Google-оос орж ирсэн мүү, Icon-оос орж ирсэн мүү, эсвэл шууд органикаар орж ирсэн мүү энэ гэдэг харж ирдэг. Энэ Interspire гэдэг манай ашигладаг имэйлийн програм гэх зэрэг. За энэ сүүлдээс энэ Twitter өөрөө advertise хийх боломжтой болсон байж байгаа. Түрүүн бас Twitter дээр яаж ажиллах вэ? Магадгүй энийг ашиглаад үзэх хэрэгтэй байхгүй юу лээ. Гэхдээ яг эдгээр ингээ олон платформуд дээр ингээ зэрэг ажиллахаар нэгдүгээр энэ бүгд ингээ тус тустай тий. Яг энэ тус тустай Facebook дээр мэдээлэл оруулаад, Twitter дээр мэдээлэл оруулаад, одоо энэ нөгөө имэйлээ явуулаад, энэ тэнд ингээ явуулаад идэх тий. Энэ бүгдийнхаар бид нар маркетингаас цаг болон хүний нөөц их шаарддаг. Эргээд тэр бүгдийг бид нар үр дүнгуудыг энэ олон дэшбордуудыг санаагаар болдог бол нэг цонхоор харчмаар байгаа тий. Тэгэхэд эднэрийг нэгтгэхэд хэцүү. Яг энэ имэйлээр явуулсан үр дүн манай сэлсийг өсгөцсөн юм уу? Эсвэл Facebook дээр тавьсан пост маань манай энийг өсгөчөөд байна уу гэдгийг шууд даруй харахад маш төвөгтэй байдал одоо үүсэж байгаа. За эдгээрийг шийдэл байдаг. Энийг шийдэх шийдэл байдаг. За хамгийн ихнийх нь бол маркетингийн автоматжуулалтын төлсүүд одоо програмууд сүүлийн 2 жил маш ихээр маш сайн чанартайгаар боловсруулагдаж гарч ирсэн байж байгаа. За маркетингийн автоматжуулалтын програм яадаг вэ гэхээр саяны олон платформуд дээр одоо сошиал платформ, имэйлийн платформ, одоо сая нөгөө веб дээр keyword-үүдээ яаж оруулах вэ? Манай веб руу хэдэн хүн орж ирж байна уу? Одоо манай бүр маркетингийн зарим автоматжуулалтын програм нь одоо манай нөгөө Facebook хуудсан дээр лайк дарсан нөгөө хүмүүс аа штэ. Тэр манай веб руу орж ирж байна уу гэх зэргийг трак хийж харуулж өгдөг. Ийм програм байна. Дээр нь одоо бидний ажлыг амар хэлбэршүүлсэн юу байдаг вэхээр түрүү өглөө нэгд өдрийн өглөө 9 цагт мэйл явуулахаар амар сайн open хийдэг гэж хэлж байна те. Тэгэд яг нэгд өдрийн өглөө мэйл явуулах аюу хэцүү шүү дээ. Хэдүүлээ зарим нь ажлаасаа хоцрон те янз бүр болно шүү дээ. Яг тэрийг окей яг нэгд өдрийн өглөө тийм сегментийн хүмүүс рүүгээ мэйл явуулах гэдгийг
автоматжуулалт хийн. Twitter дээр орой 21 цагт энэ постыг гаргаараа гэдэг автоматжуулалтыг хийж өгдөг ийм програм байж байгаа. За дараагийнх нь BI аналитикийн програм. За энэ маркетингийн автоматжуулалт болохоор ерөнхийдөө яг дижитал орчинд мэдээлэл түгээж байгаа энэ бүх автоматжуулалтыг нэг дор хянах боломжийг олгож идэг. А нэг дутагдaltaй тал юу вэ гэхээр одоо манай нөгөө захирлуудын байнга асуудаг юм байдаг шүү. Энд чинь тэгээ борлуулалт нь яаж нөлөөлсөн юм бэ? Манай хэрэглэгч яг яасан юм бэ? Яг энийг ингэж харуулхад BI аналитикийн програмууд тусалдаг. BI аналитикийн програм яадаг вэ гэхээр за энэ магадгүй автоматжуулалтын маркетинг автоматжуулалтыг ашиглаж болно. Эсвэл шууд сошиалын өөрийнх нь нөгөө платформтой шууд интеграц хийгээд давхар санхүү CRM зэрэг бусад нөгөө нэг өглийн сангууд дахь өгдлүүдийг дотор нь анализ хийгээд та бүхний яг хүссэн үр дүнгуудыг visual graphic байдлаар харуулж өгдөг ийм програм байж байгаа юм. За энэ дээр маркетингийн автоматжуулалтын одоо маш олон програм байдаг гэж хэлсэн байгаа тийм. Ихэнх одоо энэ дээр за энэхийн багнаа нь болохоор за энэ дээр болохоор B2B гэж тийм business to business буюу одоо манайх шиг компани ашиглаж болох платформ маркетинг автоматжуулалтын програмууд байна. За энэ B2C-гийн энэ дотор нь SMB буюу жижиг дунд бизнес, enterprise буюу том одоо enterprise гэдэг гадныхан болохоор 3000-аас дээш ажилтнтай компаниудыг enterprise гэдэг. Монголын хувьд ихэвчлэн энэ дотор багтчих гээд байгаа юм. Тэгээ ингээд ийм олон програмууд байна. За энэ дээрээс онцолж харахад энэ HubSpot гэдэг. HubSpot одоо саяхан Монголд орж өнгөрсөн жилийн хэдэн сард лээ саяхан Монголд орж ирсэн байгаа. BZP консалтингийн газраас HubSpot-ыг яг нийлүүлэх албан ёсны эрхийг бас оролцсон байж байгаа. HubSpot-наас өөрөө их ашиглахад хялбархан бас их боломжтой энэ бүрэн том байдаг гэдэг нь байгаа нь марк шэр илүү ихтэй гэсэн үг шүү дээ. Ийм нэлээд тийм айтайхан програм бас Монголд ороод ирсэн байж байгаа. Заавал энэхгүй та бүхэн бас бусад програмуудыг судалж үзэж болно. Нэг сарын ирсэн дандаа free гэдэг. Нэг сар өнгөө туршаад болж гэнэ үү болохгүй байна уу? Эсвэл дараагийн судалгаа гэх боломжуудыг судлаад үзэх хэрэгтэй. Судлаад үзээрэй гэж бас зөвлөмөр байгаа юм. За дараагийн нөгөө нэг business intelligence гэсэн тийм. Одоо нөгөө янз бүрийнхаа үр дүнгуудыг бид нар борлуулалтынхаа үр дүнтэй авчирч нэгтгэх гээд байгаа тийм. Тэгвэл business intelligence-ийн бас маш олон ингээ програмууд байна. Би нэг харагдах байх гэсэн чинь харагддаг. Маш олон ингээ програмууд байдаг. Q-Link, SAP, SAS энтергээ маш олон програмууд байдаг. А яг энэ нөгөө Gartner гэдэг дэлхийн мэдээллийн технологийн ингээ чиг хандлагыг тодорхойлох судалгаануудыг хийж бусад CIO-нууд руугаа нийлүүлдэг тийм дата нийлүүлдэг маш том газар байдаг байхгүй. Тэдний ингээ нөгөө Magic Quadrant-аар гаргахад бол энэ сүүлийн 3 жил энэ лидер гэсэн энэ дөрвөлжин дээр байгаа програм бол Tableau гэж програм байдیں۔ Artisan компани буюу манай компани өнгөрсөн 11 сард энэ Tableau програмыг бас албан ёсны эрхтэйгээр ингэж нийлүүлдэг болсон байж байгаа. Энэ маань бас яагаад лидер болсон бэ гэхээр ability to execute буюу яг нөгөө нэг менежментийн хүссэн үр дүн маш сайн гаргаж ирдэг, хэрэглэхэд маш хялбархан гэдгээрээ бол яг энүүгээрээ бусад BI програмуудаас илүү толгой зохиж явдаг юм програм байж байгаа. Тэгээ BI програм дээр гаргах зарим боломжтой үр дүнгуудыг энэ дээр зургаар бас таахын харуулсан байж байгаа. Тэгээ BI SME буюу одоо тийм маркетингийнхний харж болох дэшбордууд. За борлуулалтаа харчин. За хаана ямар газар ямар борлуулалттай байна гэдэг харчин. Дээр нь нөгөө lead funnel-ээ CRM-аас авчин. Борлуулалтын үр дүнг бол бид нэр санхүүгийн програмаас татаж авч болж байгаа. Lead funnel-ээ бид нар CRM-аас татаж авч болж байгаа. Дээр нь нэмээд social платформ буюу энэ дээр бол Facebook-ийн үр дүн байна. Facebook дээр ямар пост чинь хамгийн их хүн төрсөн, ямар дээр негатив фидбек ирсэн зэрэг энэ анализуудыг BI хийж өгөх боломжтой байж. Энэ хажууднаас энэ веб трафик. За хаанаас веб хандлтууд манай веб руу орж ирээд байна вэ гэх зэрэг иймэрхүү хүснээр гарах боломжтой байж байгаа. За тэгээд яг нь технологийн хувьд бол биднэрт маш тийм их боломжийг олгох шийдлүүд байна. Гэхдээ интернет маркетингийнхаа үр дүнг хэдүүлэх хэмжигтэй хамгийн гол нь худалдаа авалтын циклдээ сайн уялдуулаарай гэж бас нэг онцолж оруулмаар санагдаад энд оруулсан байж байгаа юм. За энэ нөгөө Harvard-аас гарсан яг Harvard-аас 2014 онд гаргасан юм технологийн хөгжилтэй холбоотой хэрэглэгчийн худалдаа авалтын зан тул ерөнхийдөө өөрчлөгдсөн байгаа байхгүй юу? За хэрэглэгч яаж ийн
Энэ ерөнхийдөө энэ тойргийнхын хэмжээ бол зарцуулж байгаа хугацаа гэдээ ойлгочих болно. Хэрэглэгч өөрт тулгарсан асуудлынхаа симптомуудыг маш богино хугацаанд мэдэрнэ. Асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр шийдвэрлэх вэ гэж үнэлгээ хийхдээ маш их хугацаа зарцуулдаг болсон. Манайч мэдээллийг хараад, тэдний ч мэдээллийг хараад, найзаасаа ч асуугаад, даргаасаа ч асуугаад, одоо хамаатнаасаа ч асуугаад энэ үнэлгээ хийх явц өөрөө маш удаан үргэлжилдэг болсон. Эргээд энэ үнэлгээ хийж аваад нэгийг сонгоно тийм манайхыг сонголоо эсвэл танайхыг сонголоо. Үнэлгээ хийгээд худлаа авч болоо гэхэд таалагдах юм бол энэ нөгөө loyalty loop гэдэг энэ лупт ороод ирэх чинь ерөөсөө манай хэрэглэгч болсон. Манай өмнөөс манай маркетингийг хийгээл тий халгаа шампунь бол үнэхээр гоё шүү. Би хэрэглээд үтсэн аюу сайхан байсан гэх зэрэг бидний өмнөөс юм маркетинг хийх энэ advocate хийх бонд бол юм loyalty loop руу ордог болсон. Яг энэ бүгдтэй нь уялдуулж хэрэглэгчийнхаа нөгөө нэг интернет дижитал маркетингийн үр дүнгуудыг хэмжээрээ энэ бүгд дээр хийдэг ашигладаг нөгөө нэг төлөвлөд форматууд чи өөр шүү гэдэг энэ consider хийхгүй нөө awareness үүсгэхдээ ерөөхдөө Facebook-ийн лайкуудыг хийлүүлээ. Followers-ийн тоог их болгох зэрэг нь бол хамгийн чухал байж болно. Яг consider хийх дээр болонгууд манай тавьсан мэдээллийг share хийж гин үгэл ямар нэгэн хэрэгтэй мэдээлэл болоо share хийж гин манай мэдээлэл тухайн хэрэглэгчийн асуудлыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэж өгөх боломжтой болоо share хийж гинэ гэдгийг хэвлээ харах хэрэгтэй боломжтой болж байгаа хгүй. Тэгээд ингээ худлаа авч хийж гин. За мэдээж борлуулалтын орлогууд маш чухал. Эргээд манай нэг loyalty loop руу орсон бол нөгөө хэрэглэгч чи хэдэн удаа худлаа авч хийж байна вэ? Яасан бэ гэдэг юмудаа хэвлээ хараа явуулах зүгээр шүү. Энэ болгоных нь арт хэрэглэгддэг. Тэр дижитал маркетингийн ашигладаг төлөвлөднөөс жаахан ялгаатай байдгийг шүү. Энэ түрүүний нөгөө нэг мэйл маркетингээ хэлжсэн тийм. Ялангуяа энэ нөгөө loyalty loop руу орсон тохиолдолд мэйл маркетингийг ашиглах нь айгүй зүгээр байдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө манай асуудлыг мэдээгүй өөрт нь асуудал тулгарснаа ч мэдээгүй хэрэглэгч рүү хөөе та ийм аав гэдэг ингээ явуулахаар нөгөө мэйл маркетинг биш спам маркетинг болоод идэх байхгүй. Тэгэхээр энэ loyalty loop дээр манай хэрэглэгч болсон тэднээс nurturing хийн тэднийг илүү сайжруулах, илүү худалдаа авалт энэ халамжаа илүү үзүүлэхэд энэ мэйл маркетингийг ашиглахад бас их тохиромжтой. За тэгээд одоо магадгүй ингээд нэг үр дүн хэмжих гэхээр бас та яасан бэ? Энэ нь ийм байвал зүгээр, тэр нь тийм байвал зүгээр гэсэн стандарт хариултууд хүлээж ирсэн байж магадгүй гэж бодсон. Ер нь бол заавал ийм байх ёстой гэдэг стандарт байхгүй шүү. Лайкийн тоо 100 мянга байх юм бол сайн, эсвэл 300 мянга байх юм бол сайн, 50 байх юм бол сайн гэсэн стандарт үр дүн үнэхээр байхгүй. Энэ бол зүгээр бизнесийнхаа онцлог, бизнесийнхаа зорилт, стратегиэс шууд хамаардаг. Facebook дээр муучсан Twitter дээр сайн байж болно. Яг яаж харах уу гэдэг нь өөрөөсөө бизнесийн стратегитэй шууд хамаардаг. Ерөнхийдөө зарчмын хувьд ерөнхийдөө hot engagement гэж аахгүй. Engagement илүү өндөртэй байх тусмаа тухайн хэрэглэгч манай худалдаа авахч, манай халуун лид болж орж ирэх боломжтой байдгийг шүү. Тэгээ энэ дээр яг би өөрөө бодчиад өчтээ. Та санал нийлэхгүй байж магадгүй тий. Лайкаас илүү комент нь илүү, комментээс илүү өөр дээрээ өөрийнхөө пост дээрээ шеэрлж ивэл илүү. Тэгээ шеэрлэхээсээ илүү бас ингээд одоо түрүү нөгөө ландинг пэйж руу ороод биднэрт хувийн мэдээлэл өгч явах юм бол илүү сонирхоод байна гэсэн үг байхгүй. Эргээд манай сайт дээр ороод илүү их хугацааг манай компанийг судалж, манай бүтээгдэхүүнийг судлахад илүү их хугацаа зарцуулаад байвал энэ нь илүү engagement-тэй гэдэг гих мэтчтэй өөртөө бодоод оруулаад авч болно. За тэгээд ерөнхийдөө контент маркетингийн ROI-ыг яаж тооцдог вэ гэдэг. Энэ дээр яг маркетингийн ROI-ыг тооцдог маш олон аргачлалууд байдаг. Ихэвчлэн яг бүтээгдэхүүний ашиг яг өртөг энэ дээр тулгуурласан боддог аргууд байдаг. Энэ дээр ерөнхийдөө контент маркетингийн ROI-ыг тооцох хамгийн тийм зүгээр юм болов уу гэж бодсон арга маань энэ юу аахгүй. За нэгдүгээрт шинэ хэрэглэгчийн тоо эргээд шинэ хэрэглэгчээс олж ирж байгаа ахиуц ашиг. Ерөнхийдөө бид нар бүтээгдэхүүний маркетингийнхаа үйл ажиллагааныхаа өгөөжийг бүтээгдэхүүн талаас нь хараад идэг штэ. За манай энэ талх тэдэн төгрөгийн ашигтай шүү, сайн байх шүү биш. Манай энэ хэрэглэгч ийм ашигтай байх шүү гэдэг хэрэглэгчээсээ авах ашиг талаас нь контент маркетингийнхаа өгөөжийг харах нь илүү оновчтой шүү. Хамгийн гол нь контент маркетинг гэдэг бол урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг та бүхэн сайн ойлгоорой. Түрүү нөгөө нэг Карл докторийн хөвсгөл явахад тохиромжтой 3 зам гээ ингэсэн тийм.
Тэр маань өөрөө яг хэрэглэгчдэрээ awareness-аа үүсгэж байгаа болохоос биш шууд худалдаа авалтанд панк нөлөөлөх юм биш те. Гэхдээ л бид нар энд ярьж байгаа нэхээр бид нар нөлөөсөн байна. Гих зэрэгээр бид нар хэрэглэгчдээр өөрийгөө хэрэглэгчдийг өөрлөгөө inbound хийж татхад контентуудаа ингээд тусал янз янзын ингээд хэлбэрээр ингээд хүргээд толгоонд нь за энэ бол ийм газар шүү гэдэг ингээд суулгаж тэр хүн хизээ нэгэн цагт манай дээр хэрэглэгч болж ирдэг. Тэгэхээр шууд өнөөдөр ийм гаргаж маргааш борлуулалт тусна гэдэг захиралч бас асуугаад ээж болохгүй. Та бүхэн ч гэсэн өөрсдийнхээ контент маркетингийнхаа үр дүн хагас жилдээ нэг удаа, эсвэл жилдээ нэг удаа мэдээч хэрэг reach like интервьюдээ бол тухай бүр нь хараад явах ёстой байж идэг. За тэгээд эцэст нь юу одоо яаж чинь сая ингээл өнөөдөр сонсож байхад маркетингийнхаа за амар сайн дизайны мэдрэмжтэй байх хэрэгтэй болчлоо тий. Сэтгүүлчийн бас мэдлэгтэй болж авах хэрэгтэй. Мэдээж хэрэг удирдлагын бас MBA бизнесийн удирдлагын мэдлэгтэй байх хэрэгтэй тий. Өөр чи юу гэдэг лээ? Одоо дизайн тий. Одоо дээр нь нэмэгдээд маркетингийнхаа энэ технологийн мэдлэгтэй байх хэрэгтэй болчих жоох байхгүй. Маркетинг нь ер нь универсал байх хэрэгтэй юм шиг байна тий. Мэдлэгтэй байх хэрэгтэй болчлоо. Тэгээ яг энэ үр дүн ийм байвал сайн гэсэн тийм бенчмарк бол байхгүй. Янз бүрийн нөгөө аналист одоо Facebook дээр ч орж ирэх юм бол танахтаа төсөөтэй компани ерөнхийдөө иймэрхүү байна шүү тэргээ харуулад өгчдөг. Тэр автоматжуулалтын нөгөө маркетинг автоматжуулалтын програм бас янз бүрийн юмнуудаа зүгээр харьцуулаад үзчихдэг. Тийшээ тэмүүлж болно, тэмүүлгүйч байсан болно. Энэ бол ерөөсөө бизнесийн чинь стратеги зорилготойгоо уяхад болно. Хамгийн гол хэлэх санаа маань юу вэ гэхээр үр дүнгуудээ тогтмол уншиж хэвшээрээ. Таны улаан өнгөтэй гаргасан баннер, цэнхэр өнгөтэй баннер гаргасан баннер хоёрын аль нь дээр хэрэглэж илүү лайк дараад байна. Дараагийнхаа яах вэ гэд дараагийнхаа үйл ажиллагаа сайжруулах дээр анхаараарай. Ингэх юм бол бид нар смарт маркетинг хийх том боломж бол бүрдэх байгаа. Тэгээ эцэст нь одоо бол сая бас хэлж ин тэ амар хурцтай байх бол аягүй чухал гэж хэлж ин тэ. Энэ нэг үг байна. Mark Payoff гэдэг Salesforce гэдэг cloud-ийн маш том компани гэдэг энийг үүсгэн байгуулагч Mark Payoff компаниуд өнөөдөр бие биентэйг өрсөлдөхөө болцсон. Компьютер л бол компьютер тэр дээлээ нэг Lenovo байна уу? Who cares? Ерөөсөө компаниуд хурдтай өрсөлддөг болсон. Хэдүүлээ үйл ажиллагаанд хурдыг нэвтрүүлэхээр илүү маркетерууд бүгдээрээ манлайлаасай гэж хүсээд энэ үгээр презентацаа төгсгөж байна.